to you. Sing with me, sing for the year, sing for the laugh and sing for the tear. Sing with me just for today, maybe tomorrow the good Lord will take you away. Дайн дулаан гэдэг хүн төрөлхтний дүүхийн хамгийн хариус ирсэн ирнэ салшгүй нэг хэсэг байсаар ирсэн. Гэхдээ эртний хүмүүс энэхүү асар их хүч чадал, цус асарвалсан мөргөлдөн бас нарийн тактик хийгээд шудрын хосыг юутай холбож эрхэн тайлбарладаг байсан юм бол мэдээч хэрэг тэд үүнийг өөрсдийн шүтэмжэрдэг дайны бурхтаар дамжуулан төсөөлдөг байв. Гэхдээ хамгийн сонирхолтой нь дайны бурхан гэхэл үргэлж булчин шүмсэн цангирсан цус нүчтэйгээ ойлцсон зэрлэг амтан шиг байдаггүй. Зарим соёлд дайны бурхан нь цэвэр уурилан хүчрхийллийг бэлэгддэг бол заримд нь харин эсрэгээрээ мэрэгэн ухаан, стратеги, хамгаалалт болон инх тайвны бэлэгдэл болдог байна. Өнөөдрийнхөө имчилгээр бид дэлхийн өнцөг булан бүрийн домог түүхэнд өөр өөрийн гэсэн онцлогтойгоор мөнхөрсөн хамгийн хүчрхэг, хамгийн сонирхолтой 8 дайны бурхантай танилцах болно. Тухлан сууж бичлэгээ дуустал нь үзээрэй. За ингээд хамтаа эхэлцгээе. Один, Асгардын эзэн, мэрэгэн ухаан ба дайны бурхан. Скандинавийн буюу Норвегийн бурхтын хамаг үд дүн дарга нь хэмбэ гэвэл мэдээж Один юм. Тэрээр өөрийн ихнэр Фригийн хамтаар Эйсер бурхтын төрлөх хорон болох Асгардыг удирдан ажтурдаг. Бид түүнийг дайны бурхан гэдгээр нь сайн мэдэгч. Один нь дан ганц дайн гэлтгүү мэрэгэн ухаан хийгээд шүлэг яруу найргийн бурхан эмээн алдарсан байдаг. Хэдий дайны бурхан гэгдэгч түүний дайныг харах өнцг нь бусдаас огтур. Их сурвалжуудад түүнийг булчин шүмсэн үгдсэн булээ нэгэн гэхээс илүүтэйгээр маш залжин мэдлэг боловсралтай дайны нарийн тактик боловсруулдаг ухаалаг бурхан эмээн дүрсэлсэн байдаг. Одины энэхүү агуу мэрэгэн ухаан нь зүгээрс нэг олж хаагүй юм а. Тэрээр ертөнцийн бүхий л нууц хязгааргүй мэдлэгийг олж авахын тулд маш том төлөөсөлсөн байдаг. Домогт өгүүлснээр Один мэдлэгийн ундраг болсон мемерийн худагт очиж шидэт уснаас нуухын тулд өөрийн өрөөснүүдэд ухаж өгөн зөлөөсөлдөг. Энэхүү асар их зөлөөс нь түүнийг дайны талбарт зүгээр нэг хүч хэрэглэгч биш, харин ертөнцийг толдох агуу их мэрэгэн ухаантан болгосон төвхтэй. Тийм ч учраас түүнийг үргэлж өрөөснүүдэгээр дүрсэлдэг байна. Түүнд хоёр хар ирээ байдаг бөгөөд Хьюгийн буюу бодол, Мөнийн буюу дурсамж нэртэй энэ хоёр жигүүрт нь Одинд дэлхийн ертөнцөд юу болж байгааг талаарх мэдээллийг цаг халдвалгүй олж ирдэг үнэнч таниулчтан л гэсэн үг. Баатрууд болон тулаан дэрлэхээр үргэлжсэн дайчдын хамгаалагч хэмээн өрнөлддөг Один нь walхалаад очсон дайчдын сүнс буюу Айн харьяар зэргүүдийг Рагнарокийн сүнслийн үеэр удирдан дайдах их зүүнэлтэй. Гэвч харамсалтай нь тэрээр эцсийн талаанд Локигийн хүү болох аврах Фенрийн чонд идүүлж өгөх хатуу тавилантай эмээн эртний домогт өгүүлжээ. Нэргэл Месопотамийн дайн болон доод ертөнцийн эзэн. Месопотамийн домогт дурддаг дайн болон доод ертөнцийн эзэн Нэргэл. Одиноос ялгаатай нь тэрээр дайны тактик, ухаан гэхээс илүүтэйгээр дайн дулааны хамгийн хэрцгий хүчрхийлэл дүүрэн ширүүн байдлыг шууд илэрхийлдэг догшин бурхан юм. Өөрөөр хэлбэл аимшигт өвчин тахал эсвэл цус дулаанд өрөөдгсдийн сүнсийг Нэргэл сахардаг гэсэн үг. Яагаад заавал дайн болон өвчин тахлыг хамтдан нэг бурханд хамааруулсан бэ гэж юу? Энэ нь эртний Месопотамичуудын бодит амьдралаас ургаж арсан логиктой салшгүй холбоотой ажээ. Тэр дайны талбар дээрх олон мянган хүний өвлөн шууд утгаараа өвчин тахал дэгдэж тарах гол үндэс болдог гэдгийг маш сайн мэддэг байсан учраас энэ хоёр аимшигт зүйлийг Нэргэл удирдан хэлгэдэг хэмээн итгэдэг байжээ. Хуан юу? Эцдийн дайн болон үнэнч байдлын бурхан. Дараагийн танилцуулах бурхан бол эцдийн домогт гардаг маш сонирхолтой нэгэн болох Хуан юу юм. Тэрээр дайн болон үнэнч байдлын бурхан хэмээн өрөмжлөгддөг. Бусад бурхтаас ялгарах хамгийн том онцлог нь юу гэж? Тэрээр хизээж байгаагүй домог биш. Харин эцдийн алдарт 3 улсын үед бодитоор амьдарч байсан түүхэн хүн юм. Манай эртний 220 онд түүнийг насан эцэлсний дараа ард түмэн түүнийг домог болгон яг л бурхан мэт шүтэж эхэлсэн бөгөөд түүн зориулж олон сүм мэдүүд сүндэрлсэн байдаг. Ялангуяа 14-р зуунд бичигдсэн 3 улсын үлгэр хэмээх алдарт роман нь түүний баатарлаг алдарцууг өнөөгийн бидний мэдэх энэ өндөрлөгт хүргэж мөнхлөхөд хамгийн их нөлөө үзүүлсэн билээ. Хамгийн сонирхолтой нь Хуан юушдах энэхүү бишрэл нь зөвхөн ардын мухар сэсэг төдий байсангүй. Томоохон шашнууд дамжин дэлгэрсэн байдаг. Годдын шашинд түүнийг дарма буюу сансрын хүрдийг хамгаалах сэхүүс гэж дэдэлдэг бол бомбын шашинднууд түүнийг муу бүхнээс хамгаалагч хүчрхэг бурхан эмээн өнөө хүртэл хүний шүтсээр байна. Ares Грекийн дайны бурхан ба Ромын Марс. Хэрвээ та God of War тоглоомыг тоглож байсан бол энэ бурхныг маш сайн мэдэх бах. Ares бол Грекийн дайны бурхан бөгөөд Олимпийн 12 гол бурхны нэг үлээ. Ares нь дайн тулааны хамгийн ширүүн хэрцгий цус талыг шууд бэлгэздэг. Тэрээр маш зоригтой хүчрхэг нэгэн боловч өөрийн хяналтгүй уур хилэн мухар сохор тогшин зангаасаа болж баггүй тоогоор бусад бурхтад ялгадж байсан төвхтэй. Түүнийг дайны талбарт ганцаараа биш харин түүний хөвгүүд болох Phobos буюу Hades, Deimos буюу төгшүүр нар байнга дааж авдаг байв.
Мөн тэрээр тактик стратеги шаардсан ухаалаг дайныг эрхэмлдэг Афина бурхантай байнга сүрүүлдэг байсан бөгөөд тарих бус булчингаар сэтгэдгээрээ түүнээс салимгүй дутуу үнэлэгдэг байжээ. Гэсэн хэдиж тэрээр Роми эзэнт гүрэнд очихороо тэс өөрөөр шүтгдэг бөгөөд тэнд түүнийг Марс хэмээн нэрлэдэг. Грекчүүд түүнийг зөвхөн зэрлэг ширүүн байдлаар нь хардаг байсан бол Ромчуудын харах өнцөг огт өөр байв. Ромчуудын хувьд тэр бол дайны хамгаалтын хүч, Ром үндэсний эцэг мэднэ өмөртэй нэгэн бөгөөд хүчээр инх тайны зохицлон батжуулагч хэмээн эн хүндэтгэлтэйгээр шүтэж ирсэн юм. Афина Грекийн мэрэгэн ухаан болон дайны бурхан. Тэрээр төрөгтөө л үнэхээр онцгой нэгэн байлаа. Афина домогт өгүүлснээр эцэг болох Зевсийн толгооноос бүрэн зэвсэглсэн байдалтайгаар үсрэн гарч ирсэн гэдэг. Эртний Грект түүний дайны бурхан гэх үргийг бүрэн дүрэн ойлгохын тулд бид түрүүнд дурдсан түүний дүү болох Арисыг эргэн санах хэрэгтэй болно. Сая дурдсанчлан Арис дайны бүхий л муу зэрлэг хэрцгий бүхнийг бэлэгддэг бол Афина яг эсрэгээр тэрээр дайны стратеги болон нарийн тактикийг төлөвлөгч ухаалаг нэгэн хэмээн өрөмжлөгддөг. Афина ихэнхдээ өөрийн хяналтгүй ууртай дүү Арисыг зөвхөн цэвэр ухаанаар давж ялдаг байсан бөгөөд энэ нь эртний грекчүүд тулааны талбарт зэрлэг хүчнээс илүүтэйгээр мэрэгэн ухааныг үргэлж дээгүүр тавьж илүүд үздэг байсантай салшгүй холбоотой юм. Хомрын алдарт Элидия туйлд энэ хоёрын зөрчилд маш тодор гардаг. Тус туйлд Арис нь Тройчуудын талд орж тулалдаг ба Афина үүнд нь маш ихээр хорсож грекчүүдийн талд бат зогсдог. Ингээд зогсохгүй өөрийн дуртай баатар болох Диомедэд туслан Арисын эсрэг хэрхэн тулдахыг зөвлөж түүний шийдсэн чадыг яг зөв чөлөөлж өгснөөр дайны догшин бурхан Арисыг хүн дээр гинтэж байсан алдартай түүх бий Секмет Египтийн дайн хийгээд ангахун охин тэнгэр. Грек Ромоос одоо харин эртний Египт рүү зорчцгоё. Тэрээр дайн тулаан аимшигт сүрэл мөн сонирхолтой нь ангаах ухааныг давхар бэлэгддэг. Секмедийн ихэнхдээ эрслэнгийн толгоотойгоор дүрсэлдэг нь түүний юунч дэлдэжгүй ширүүн, дөрвөн, догшин чанарыг шууд хэлтэн харуулдаг байна. Түүнийг ерхэд нь Тэнгэрийн гисгэлийг хүртээгч хэмээн нэрийддэг. Эртний домогт өгүүлснээр нэгэн удаа нарны бурхан Ра хүн төрлөختөнд туйлын ихэр илгэнэж тэднийг шийдвүүлэхээр Секмедийг дэлхий рүү илгээдэг. Гэвч дайны охин тэнгэр нэгэн цусанд улангасч хяналтаа алдсан тул эцэстээ Ра бурхан өөрөө ч түүнийг тогтоож дэлгэргүй болжээ. Хүн төрлөختөн бүрэн устган ирмэгт ирэх үед Ра бурхан нэгэн зал хэрэглэхэд үрдэг. Тэрээр маш их хэмжээний шар аргийг яг л цус мэт улаан өнгөөр будаж Секмедэд өгчээ. Улангасан Секмед түүнийг нь хүмүүсийн цус байна гэж бат итгэн шунж уусаар эцэстээ согтож унснаар хүн төрлөختөн аимшиг сүрлээс аврагдсан гэдэг хачиргалтай түүх бий. Хачиман Японы дайны бурхан ба ариун хамгаалагч. Египтийн халуун зөлөөс Азийн арлын орон болох Япон руу шилжицгээе. Энэ бол Японы дайны бурхан гэдэг Хачиман юм. Тэрээр зөвхөн дайн тулааныг бэлэгдээ зогсохгүй самурай дайчдын ивент тэтгэгч багш нэмэн өрөмжлөгддөг. Түүний гол уг чадал онцлог нь нумсам харва болон хором угаас хамгаалах ариун хамгаалалтад оршдог. Шинто шашинд Хачиман бурхныг зүгээр нэг домог биш үздэг бөгөөд манай эртний 3 дугаар зуунд орчиж байсан Японы домогт эзэн хаан буюу Очин хаан Хачиман бурхны бодит төр буюу сүнсэн байсан хэмээн гүнээ итгэж шүтдэг байна. Бидний монголчуудтай холбоотой нэгэн алдартай түүх түүнд бий. 13 дугаар зуунд Хубилай хааны асар том усан флот Япон руу довтлон очих үед тэднийг бут зогсон аимшиг тарсалхийг яг энэхүү Хачиман бурхан үүсгэн илгээж эх орноо харийн төрөмгийллээс хамгаалж зайлуулсан гэж Япончууд итгэдэг. Энэхүү тэнгэрлэг салхийг тэд камикадзе хэмээн нэрийдсэн түүхтэй. Тэр Скандинавийн дайн хийгээд шудраг осны бурхан. Хамгийн сүүлд бид буцаад хойг зүг рүү Скандинавийн домог руугаа очив. Энэ бол Эйсировгийн дайн болон шудраг осны бурхан тэр юм. Бусад соёлын домогтой харьцуулахад Норвегийн бурхад дан ганц нэг зүйлийг хариуцдаггүй. Олон үүрэгтэй байдаг онцлогтой. Тийм ч учраас бид энэхүү жагсаалтаа Тоорыг оруулаагүй билээ. Тоор хэдий хамгийн хүчтэй Берт инхэтэн байж болохч тэрийн дайнтай холбоотой холбоос нь дан ганц хүч чадлаас илүүтэйгээр манлайлал болон зөрчилдөөнийг ухаалгаар шийдвэрлэх уг үндэстэй илүү гүн холбоотой байдаг. Тэр бол дайны талбар дах шудраг осны бурхан бөгөөд өгсөн тангараг хилцээрээ зөрчсөн хэн бүхнийг хатуу шийддэг. Түүний ир зөргийг илтгэх хамгийн алдартай домог бол Локигийн хүү Фенрир чоныг гинжлэх түүх юм. Чононд итгэл төрүүлж гинжлэхийн тулд тэр өөрийн баруунгараа түүний аманд барьцаа болгон хийж эцэстээ гараа тас хазуулан золиослдог. Энэ нь түүний бусдын төлөөх агуу ир зөргийг бүрэн илэрхийлдэг. Энэ хүү дэлхийн янз бүрийн соёл домог түүхэнд дайны бурхтыг хэрхэн өөрөөр төсөөлж заримдаа хариуц эцгийгээр заримдаа шудраг ус мэрэгэн ухааны бэлэгдэл болгон шүтэж ирсэн тухай бидний бичлэг үгээр өндөрлөж байна. Хэрвээ танд энэ бичлэг таалагдсан бол лайк дарж манай сурт subscribe хийн бидний дэмжээрэй. Мөн хэрвээ та MFlix сайтаар хандал үүсгэж орохдоо Nemo минь промо кодыг ашиглавал 10% хөнгөлөлт төлөх ба YouTube Shorts, Instagram Reels, TikTok дээрээс харсан сонирхсан бүхэл киногоо хайгаад цаг алдалгүй үзэх боломжтой. Дараагийн сонирхолтой түүхээр уулзцаая. Баяртай.